Манай хүмүүр гайхаад харж исэн чинь багшийн түүнийг чангаар дуудахад сандарч сэтгүүлээ барьж босоод ангийнхантаа шоолуулнаа. Маргааш өдрөө ангийнхан нөхдүүд боксыг доош нь хийж байхад нь манай Ипо бокс бол гайхалтай спорт. Түүнийг бити ингэж дорд үз гэж хэлдэг. Ингэж хэлснийхаа дараа Ипо маань өөртөө итгэлгүй болохоор ичээд доошоо суучихнаа. Оройн гэртээ ярих замд CD-н дээр байсан боксчид толгооноос нь огт гарахгүй. Яг л манай Ипо тэдэн шиг оргил гарах мэт. Нэгэн манантай өдөр Ипо маань том ахтай таарнаа. Албаар замд нь хүлээсэн юм шиг байгаа. Тэгээд Ипо маань том ахад би мэрэгжлийн боксчин болмоор байна гэж хэлдэг. Тэгээд үүнийхээ дараа би мэрэгжлийн чихэн тулаад ормоор байна гэхэд том ах бокс гэдэг бол тоглох зүйл огт биш. Чам шиг дээрэлхүүлдэг сул дорой гаруудад амьд үлдэх боломж байхгүй гэж түүнд хэлдэг. Хариуд нь би жинхэнэ боксчин болж тань шиг хүчтэй болж шинэ хүн болмоор байна гэдэг. Үүний дараа том ах модны доор ирж зогсоод навч унгаад унах үед нь шулуун цохих явцдаа навч шүүрэн авахд эцэст нь 2 гарын нэрээ дүүрэн навчтай болсон байдаг. Том ах Ипод хандан хэрв чи үүнийг хийж чадвал би чамд бокс зааж өгье гэд юм аа. Хэрв та надаар season 1-ийн бүх ангийг тайлбарлуулмаар байвал коммент хэсэгт part 2 гэж бичээрэй.